Өөрийн хүчээр л илүү хүчрэг болох ёстой. Ойлголоо. Дракулагийн яасан цайзаар орох хэрэгтэй болох нэ. Гэвч хараахан 5 дахь зэрэглэлийн цөмгүй байна. 4-өөс 5 дахь зэрэглэл рүү ахина гэдэг. Энэ хоёр чинь газар тэнгэр шиг ялгаатай мэдээж бидэлгүй яах вэ? Тэр үгийг би өөрөө л хэлсэн шүү дээ. Гэхдээ энэ амьдралд бас муултай. Би чадах байх. Хязгаараа давж чагаар. Чи л намайг тэр уушин газар чирж гаргаа үздэй. Хэд оны саадал жаахан амар гэж ботсон юмсан. Төлөвлөгөө өөрчлөгдөө. Энергийн талтан тохиролцоогоо дуусгаад шууд хөдлөнө. Залуу хүмүүс жиж дүүрэн байх юм аа. Тайван бай. Би батлан даана гэсэн болохоор хамт явна. Тийм ээ баяр. Челос тусны энергийн талтын асуудлыг ингээд нэг шийтгэн. Чи ундран дайчдын зөвлөл рүү тусламж хүснэ. Бүгдээрээ. Яагаад зогсчихв анг? Би нэг зүйл сонссоо. Анг. Тэр чинь анг. Сайн уу? Анг. Та нар энд юу хийж байгаа юм бэ? Анг хүү минь. Амьд байсан байх нь би бүр хүчрэж. Ахмадаа санаа чинь зовсон дуустал. Анг чи өндөр болчихоо юу? Анзаарсангүй. Би өдрийн цөмд давтаад байгаа юм болов уу? Бид уг нь Барааян хотод зохицын даагаж тэмцээн үзэхээр ирсэн юм. Замдаа Лео чимээ чиний сургийг гаргаж байсан. Тэгээд бид Бараянгийн багийг бүрдүүлэхээс сарж бүрдэлгөө үргэлжлүүлсэн. Мэдээлэл буруу байж таараад бид өвөр хот руу яар мутсан. Ахмад шинэ энергийн тасд хуваарлтын талаар тохиролцож чадсан. Дан чамайг хайхад төлөвлөж байсан ч өвөр хотод байсан гэж зүүдэлсэнгүй. Ямар сайн хэрэг вэ? Таны энергийн тасны асуудлыг шийдчихэж. Би уг нь төлөөлөгчөөр ажиллаж төлөвлөж байлаа. Ангийн сургаггүй болсон нөхдөд бололтой. Та нарыг тайван уулзуулцгаая. Ууштай бид жаахан хэтрүүлчихлээ. Анг минь тусалж байсан баярлалаа. Хаах дөнгөс ирээд юугаач мэдэхгүй байгаа байхгүй юу? Гэтэ Пикета хотыг англ хандаж яв юм байна. Очоод Леотой ярилц. Тэр биднийг сонсноос хойш тэр олигтой хоолч идээгүй. Леогийн энэ зургууд хараач би өөрөө аявсан юм. Тэр үргэлж баргаж цайтай ярианы хүртэл нэг л амьгүй байдаг байлаа. Тасгийн дараагаар илтгэж байна. Уучлаарай санаач шилжчихлээ чи. Дахиж хизээч ганцаа дуур мэдэн битгий яваарай. Тушаал ёсоор. Яг л хуучин шигэ. Тэсэрэ анг болчихлоо. Унтаж болохгүй шүү анг. Битгий унтаарай. Анг гуй сэрээрээ. Би чадчихлаа эцэст нэг юм. Элементийн талтын дайчдад чөтгөрийн хүчтэй нэгдэх боломж олон. Яг муу доод зэргийн дайчаа. Тэдэнд элементийн талт байна. Чи зүгээр л гарцаагүй өглөө хойшлуулж байна. Үгцгээ. Хөдөлж чадахгүй байх ч. Чи дэндүү султараа юм. Чамайг хамгаалж чадсангүй уучлаарай анг. Зүүдэл байж яагаад ийм бодтой байв? Бүр тэр худгалуулж буй мэдрэмж хүртэл тэр яах вэ? Би бүр хөлс болчихож усанд орохгүй болохгүй нь. Юу болоо вэ Лео? Хажуу өрөөнд саширхыг чинь сонслоо. Би чинь зүгээр харж болохгүй. Охины өрөөнд орохдоо хаалга тогшиж мэддэггүй юм. Хаширхыг чинь сонсоод би гар Сизерийн хотын зочд буудал явцгаая. Биеэ цэвэрлжлээ Лео. Намайг тасгийн даргаа гэж дуудах. За зойл тасгийн дарга сайн амарсан уу? Өнөөдөр бидний урт зам хүлээж байна. Санаа зовлтгүй зүгээр нэг хачин хар дарсан зүйл байлаа. Үхтлээ айлаа шүү. Хараад энэ залуу юу ч болоогүй юм шиг яаж чажиж байна. Би одоо Дракулын яасан цайз руу очих замд Сизерийн хотод байна. Хурдан хөдөлгөөл орой гэхэд очино. Цайз руу орохын тулд хүчний шалгуур давах ёстой гэж сонссоо. Өгөөл чамайг халдагч гэж үзэн ядаргаатай юм аа. Чи Ахмад хэлэхдээ энэ цайз бол стратегийн чухал зэг. Тэнд ирээдүйд 5 сэлбэг дайчид энергийн талстаа авахаар очдөг юм. Цайз нь 50 тусгай ирэн байсан байгаа. Орчинд нь дээд зэрэглэлийн дайчдаас бүрдсэн цэргийн ангиуд байдаг.
Цайдын зөвхөн зөвшөөрөлгүй батайчдаас хамаагаад зогсохгүй бас доторгч дөрүүдийг гадаж алдахгүй байх хамгаалалт болдог. Чи өнөхөр ясан цайз руу надтай хамт явахаас айхгүй байна гэж юу? Чи Ахмад чамайг ир гэсэн ч ингээд дуртай зөвшөөрнө гэж бодсонгүй. Тэгээд тэнд очих зориг зөвхөн 5 сэлүүд ажилтал би. Чиний хинэггүй зангаас болж чи Ахмад дахиад санаа зовж байна. Нөхөн сэгч ногоон цум дайчингүйгээр дайж тийш яаж явах аюултай. Би зүгээр ногоон цумтойч тэрэл байна. Тэгээд би чиний төлөө биш даалгавар хийсэн юм шүү. Би Жи Ахмад намайг чамтай хамт хүчирхжүүлэхээр явуулсан. Намайг бутж ирэхэд 2 сэлүүд дайчин болсон байхыг тэр хүсэж байгаа. Энэ залуу яаж ийм хурдан төвшөө ахичих вэ? Богино хугацаанд 4 сэлүүд болж амьдсан байх нэ. Ямар амар амьтан бэ? Үнэхээр уур хурж байна. Чи яаж мартаг хүлээдэ? Томми сонин хоёрч бас Ахмадын тусгай бэлтгэлийг зөвшөөрсөн. Бид хоцрохгүй Жи Ахмад бидэнд тусгай бэлтгэл сануулсан. Энэ бол тусгай бэлтгэл дараа нь уулзахад хэн хүчтэй байхаа харъя. Тэд бас үнэхээр идэвхтэй харагдсан шүү. Би бол тасгийн дарга. Чи өмнө нэг удаа баагаа өргөсөн. Тийм болохоор би чамайг ханих хэрэгтэй. Наад гаш донтон инээд чи юу вэ? Өглөөний авдаг одоо байсан юм уу? Бодод байсан юм үгүй. Үгүй энэ ногоон цум нөхөн сэгэж дутаад байна. Доод татанд 5 сэлүүд дайчин байх ёстой. Хурдан төрний дайчин байна уу? Манай баг одоо хөдлөлөө. Дракулын ясан цайзын төв алгахын элдэг бэлтгэлийн хэсэг. Ясан цайзны арай гэж ирлээ. Энергийн тас дотор байгаа. 4 сэлүүд дайчин уу? Бүр 1 сэлүүд дайчин байна. Хаанхын нуцгаанууд гад ирвэ. Нэрэ гэж өгөхөөсөө айхаа билж тэгэхээр дотогч дөрөв идэж болох гэж ирээ юу. Энэ залуу хосууд төрчихөө юу. Эднэр орж чадахгүй шалгалтандаа бүдэрнэ. Хөөх. Бидний арай дэндүү дутуу хүнлээд байх шиг байна. Гэлээ. Найз охиноо дагуулд ирээ юу. Ийм тэнэг 4-р зэргийн дайчин үнэхээр байдаг байх нэ. 4-р зэрэг 1-р зэргийн дайчин яасан цайз руу орох гэж байна. Үхэлтэйг нүүр тулнаа. Энэ хаанаас гаж ирсэн заваа амтан бэ? Санаа зовоод хэрэггүй ийм хүүхдийн хадгаланд бүү авт. Энэ чинь Элэр хотын Мөрс овгны ууган хүү хоотууд байна шүү дээ. Түүний элемент талтын төлөө ясан цайзны энийг санссангүй. Ард нь 6 дугаар зэрэглийн дайчин байна. Энэ нөхөр тэдний хөлсөн шилдэг дайчдын нэг бололтой. Би түүний хөлсний дайчдын зар дээр харж байсан ёстой шанстай юмтай. Тэр Мөрсийн омгийнхан зүтгэж байгаа гэж би бас түүнийг харж байсан. Тэр элементийн хүчтэй хэдийнэ авч элементийн талтай болсон шүү дээ. Ийм хамгаалагчтай байж энэ удаагийн элементийн талт хотууд авах байх. Би бол хотууд дээд зэрэглэлийн Элдер хотын Мөрс овгийн ууган хүү. Чи Мөрсийн овгийн тухай дуулаагүй гэж хэллээрээ. Бид бол Элдер хотын хамгийн том дайчингүр. Хөөе урт ус тохноо. Сонсож ав. Энд дими балаа юм хийж явах газар биш шүү. Чи ногоон цөмтэй биз дээ. Миний баруун гар ховын юмч болох боломж тун ховор шүү. Би өгөөмөр загнаж чамд боломж олгоё. Чи Мөрсийнхнийг хин гэж одоо бай. Муу навс царайгч нь хараад өршөөх гэж байхад хэн чамд аам нэх их өгсөн юм. Бүр гэр бүлээрээ гайхуулж ирвэ. Угтаа бол чи өөрөө юу ч биш. Над юу гэж вэ? Ганц хургаал нухаад үгүй. Би Люсидо тийм ч хүчрэг нэг юм биш. Гэвч би хизээж ухрахгүй. Муу гаш донтны надын өдөрт дуу гарах зүгтээ байх нэ. Чам шиг хогийн үзий яддаг юм гайхгүй болохоор хаалт үзчихье. Ердөө 1-р зэрэглэлийн дайчаа. Чамайг нэг сайхан хичээл заагаад үгүй. 50 үгүй бол чамд бас дуусгачих шүү. Мөрсийн удмын залуу эзэнтэн худаа. Энэ зодооны чи өөрөө хэлүүлсэн айхгүй байна уу? Ингээд байвал удам судрыг чинь нэр хүнд цөвтэй биш шүү. Тэгээд харуулууд чамайг оруулахгүй байж мэднэ. Хэрвээ ийм газар хэрэг төв тарих юм бол чи эргэж нэг бодож үзвэл ямар вэ? Юугаа эргэж бодно гэж новш гэж залуу эзэнтэй хуутавд. Энэ хүүгийн зөв залуу эзэнтэй. Энд хөл тавьсан дайчид бүгд чамгүй хатуу самарнууд. Эренгүүтээ өмнө тарих нь гэр бүлийн тань нэр хүндэд талтай. Тэдэнд сургамж өгөх гээд яарах хэрэггүй. Заавал энд ингэж шаардлагагүй. Одоо хамгийн цухтанд ясан цайз нэвтрэх доторх юус тохиолдож болно. Ойлгож байна уу? Болох. Та хоёр шиг хогнуудад газардах цаг алга явцгаая.
газрын мохуудын хүч. Яасан бэ? Юу ч бишээ, хэдэн шумуул байна. Сургалт руугаа явцгаая. Айх зүйлгүй асуудалгүй давах байх. Төмөр элемент хатуу ярьс. Тэр жаал миний газрын элементийг нуус дайралтыг хаачлаа гэж үү? Тэр амар хурдаас гадна тэр дайралтаа нэвт сүлбүү ёстой байсан юм. Энэ жаал чинь мастер хотод ихэн манай элементийн талтан төлөөх гол өрсөлдөгчдийн жагсаалтыг өөрчлөх шаардлагатай. Тэр жаалын талтан төлөөх өрсөлдөөний гол шаардлага гэж үзэх хэрэгтэй. Түүнчлэн хүч явж 4 сэлбэртээс илүү байна. Хүчнийг баримжаалахад хэцүү юм. Гэтэл тэр хоёрыг нуух боломж хайх хэрэгтэй. Зүгээр л сэргийлэх үнднээс 54 хувийн сонирхол гинэ. Нөгөөх нь 42%. Тэгэхээр бид сонирхолын шалгалтандаа тэнцсэн гэсэн үг үү? Төвчний доод заалт байхгүй юм чинь тийм үү? Нөгөө сонирхол болон 39% байсныг санаж байна. Тэр нэг сэлбэртэй ачин болоо зогсохгүй. Гэтэл сонирхолын 42% хүртэл хүрчлээ гэж үү? Ийм урд ахицуу та хоёр нэг нь 4 сэлбэрт улаан цүмийн ачин, нөгөө нь нэгдүгээр зэрэглэлийн ногоон цүмд ачин уу? Чи үнэхээр элементийн талтын төлөө ясан цайз руу орно гэж үү? Доторх чөтгөрүүд нь одог падаа 3 дугаар зэрэглэлийнх. Чи үүндээ итгэлтэй байна уу? Тийм ээ, би өөрсдөө хамгаалж чадна. Тэр бол манай багийн эмч. Тэр бас чадварлаг шалмаг дайчаа. Пүү ямар аялгаатай юм бэ? Тэр намайг эмч гэнэ зодоод хайчих юмсан. 5 дугаар зэрэглэлийн доош ямар ч дайчин тийшээ орохыг зөвлөдөггүй. Ороход хатуу шаардлага тавихгүй ч гэсэн танаа баг болон тийшээ орж байсан хамгийн бага түвшинтэй баг. Би чамд сануулах хэрэгтэй байг. Нөгөө элементийн талт гэдэг чинь зөвхөн тусгай элемент талт чөтгөрөөс жолдох боломжтой. Дээрээс нь чинь ийм төрлийн чөтгөр нэг дор зөвхөн ганц л байдаг. Үүнийг ангасны дараа дахин нэг талт гарч иртэл удах болно. Тийм ч учраас танаа баг зайсан зөвхөн чөтгөрүүд байхгүй, бус хүчирхэд бас танаа дайсан болно. Та нарын амь нас хутганы ерэн дээр л байх болно. Энэ бүхнийг мэдсэн ч орох сонголтоо өөрчлөхгүй юу? Мэдээж бидний зорилго зөвхөн амьд үлдэх биш. Сануулсанд баярлалаа. Энэ зүгээр юм уу? Яасан цайз руу орох 10 хүн тутмын 9 нүхдэг гэдэг айхал хэрэгтэй. Гэтэл би яагаад ийм 50 өөртөө итгэлтэй байгааг мэдэхгүй юм. Англи байнга байгаа цагт яагаад надад хязгааргүй зориг байна. Дракулын ясан цайз дотор энэ газар тэр чигтээ чөтгөрүүд эзлэгдэж тийм ээ. Дракулын цайз гэдэг чинь нэрнээс цаашгүй угтаа бол асар том хот. Урд нь Дракулын цайз хэмжээ болон хүн амаараг өөрийн хоттой дүүцгэж байсан юм. Учир нь энэ газар твийн яг төв хэсэг оршдог юм. Нэгэн цаг хүн ам хамгийн шигүү суурьсан хот байлаа. Гэвч чөтгөрүүд довтлоноос хойш айшманд эзгүүрсэн. Эзэн цус талааны дэлбэр болон хувирсан. Хотын төв дэх түүхэн цайзны орчин тойрны хамт чөтгөрүүд гарт орсон. Түүнээс хойш хэн ч энд амьдрахаар зүгсэлсэнгүй. Цаг хугацааны ирэхээр хүмүүс үүнийг ердөө цайз гэж нэрлэх болсон. Магадгүй алдар цуутай өнгөрснөө мартах гэж тэр биз. Чи чинь нэлээд мэдлэгтэй юм аа. Зүгээр л чих дэлсэн зүйлс маяглаж байх шүү. Явцгаая. Тэрхүү онцгой чөтгөр болгон элементийн тастыг чинь хайж эхэлцгээе. Транс яас гэж бие нөөсөн дээр. Тэдэнд дайчид ширүүн талаанд гацчихсан хич бололтой. Оч туслах уу? Үгүй байсан дээр. Ядчилд ясан цайз байх хугацаанд араа харж яваарай. Хойлоос өссөн Лиу дэндүү цайлган сэтгэлтэй. Тэр гадаа ирсэн аюултай гадарлах ч үгүй яваа. Үүдэнд таарсан тэр хядгаатай дайч ховор гэж бодоо юу? Эднийх нь ихэвчлэн шуналтай салжин ус байдаг юм. Сэмжлүүлэг болгож хэлэхэд нэгүүлсэнгүй зангаа өөртөө л хадгал. Амжаад мэдчихв. Миний усны дадлага чимээг бас өнөргүй ийм байх учиргүй юм. Хөх цөмд 5 сэрбүүд усны чөтгөр. 5 сэрбүүд чөтгөрөө хизээч ард гараа дээр. Энэ муу шар усны усгал шиг чимээгүй байдлаа ашиглаж уг шалмагтай хөдөлгөөнөөр бидэнд чим уярдах байх нь. Хэрвээ анги байгааг бол үүнийг хурдан дуусгах хэрэгтэй. Бусад чөтгөрүүдийг анхаарлахгүй хүчээ мөн бусдад ажлыг анхаарал. Хүчээ бөөх нөө хурдан дуусгах. За яхав. Дахиад алдах ирэхгүй ангийн хөлд ирж хэрэгдэхгүй. Намайг хурдан дийлэх санаа юу? 4 сэлбэрт бол 1 сэлбэртэй чинь намайг басамжлах зоригтой байх нь та хоёр хөөрх юм аа.
үхэцгээ. Талбайн дайралт ойртоо тэр. Дөрвөн сүүлд бас нэг сүүлд гэнэ хааха санаа зовлтгүй амин таслсны чин дараа хүүрийг чинь ядж бүтэн үлдээ. Модуу металлуу махуудын хүчээ хоёр өөр хүч зэрэг эзэмсэн гэнэ. Яаж боломжтой юм бэ? 5 дугаар зэрэгийн доош хүмүүс дайчин махуудыг хүч чиглэх учиргүй. Нэвт сүлбэд өгье. Усан махууд уу надад ч бас би ийм хурдан гэж үү? Гайхаж байна уу? Тоглосон юм усан махуудтай байлаа гэд юуг өөрчлөгдөх юм. Миний хурд усан махуудын хослолтын өмнө юу ч биш лээ. Цөмөн сайхан гар нэллээ. Тусалсан баярлаа. Ганцхан сервэт айчин байж 5 сервэтэд цэнхэр цөмийг чинь авдлаа шүү. Санаа бүү зав. Хүүрийг чинь харин амгалан үлдээе.